За сайн байцгаана уу. Манай Усан Махбаттай Мэлхий хилэнц загсны ордныхны манай 11-р сарын ерөнхий төлөв гэсэн онцлог эхэлж байна. За манай Усан Махбаттай улсууд энэ сард бол одоо ажлынхаа үр шимийг хүртэх нэ гэж харагдаж байна. Энэ дээр бас тууштай байх нь зөв шүү. Тууштай ажилдаа нэг хийсэн юмдаа тууштай мөн одоо энэ дээр идэвхтэй байгаарай гэсэн ийм мессеж гарсан байна шүү. Тэгэхээр энэ дээр одоо яг хуу ажлаа одоо юу гэдгийг ажлын удаашрал харагдаж байна л да сарын ихэд ажил удаашрсан гатсан байдал харагдаж байна тийм ээ. Гэвч одоо сарын дунд үеэс хойш бол тэгээ энэ дээр одоо бас маргаан хилэлцэн тийм ээ ийм үл ойлголцолч гэдэг юм уу ийм зүйлс байна. Харин сарын сүүлээр одоо нэлээд айтайхан болсон өөрийнхөө хийсэн ажлынхаа үр шимийг хүртсэн ийм байдал харагдаж байна. Энэ дээр одоо бас энэ 501 гэж энэ бол одоо хэрүүл маргаанаас одоо аль болох одоо хол байгаараа тийм ээ мөн одоо энэ одоо гэсэн ийм мессеж өгж байна л да. За энэ дээр одоо бас энэ хэрүүл маргаан одоо хамт олонны одоо үдшилэг уулзалт одоо зохион байгуулсан ямар нэг одоо юу гэдгийг gathering тийм ээ юу чин ийм одоо уулзалт нарийн цэнгэн ийм юмнаас үүдэлтэй гарах маргаан л харагдаад байна шүү. Тэгэхээр зэрэг ууж идэж одоо нарийн цэнгэгтэй одоо маш болгоомжтой байгаараа хэрүүл уруулаас зайлс хийгээрэй гэсэн ийм мессеж байж байна. Хэрв та одоо ер нь яг оройтойгүй байна л та би одоо ингээ яриад хэлээ сууж байна тий. Тэгэхээр зэрэг хэрв та одоо энэ бүхнээс сэргийлээд тийм ээ одоо өшөө жоохон идэвхтэй өөрөө гар хөл оролцож ажилдаа гар хөл оролцох тийм ээ тэгээд мөн идэвхтэй байх юм бол одоо шинэ позишн дээр очиж цалин нэмэгдэх мөнгө санхүү нэмэгдэх ийм сайхан зүйлсүүд харагдаад байна шүү. За энэ дээр одоо мөн энэ хэрүүл маргаан болвол одоо таны хажууд байгаа одоо хамт ажилдаг яг хамт ажилдаг тийм ээ тэг яг хамт ажилдаг нэг ийм хүн одоо яс хаях эсвэл одоо үнэнч биш байх таныг одоо дарах зэрэгтэй маргалдуулах ийм их магадлал өндөртэй ийм юмнаас шантарч одоо өөрийнхөө одоо хийж бүтээсэн зүйлсээс ухрахгүй байхыг бас анхааруулсан байх шүү. Тийм учраас одоо ийм зүйлсээс одоо сэргийлээрэй гэсэн ийм мессеж өгж байна. Ингийн бол та одоо ажлынхаа үр шимийг хүртнэ. Мөн одоо шинэ албан тушаалд дэвших мөн цалин хөлс нэмэгдэх эдийн засгийн байдал одоо докторчсон ийм сайхан зүйлс байна шүү. Тэгэхээр зэрэг энд тууштай байх мөн одоо хил ам хэрүүл тэмцлээс болгоомжлох мөн одоо хамт ажилдаг улсуудаа одоо зөв одоо дүгнэж цэгнэх ийм юм шаардлагатай байна шүү гэсэн байна. Тэгэхээр зэрэг мөн одоо 11-р сард анхаарах юм гэхээр зэрэг эрүүл мэндийн байдал дээр одоо анхаарна гэсэн байна. Эрүүл мэндийн байдал одоо бас юу яах тавигдах магадлал өндөртэй тийм ээ. За мөн ялангуяа 11-р сард одоо та хол гэрээсээ хол ажилдаг бол одоо үр хүүхдийн эрүүл мэндээс болж одоо эргэж буцах нас цаашаа жижиг сажиг аяллууд харагдаж байна. За энэ дээр одоо нэг юм эрэгтэй хүн харагдаж байна л да нэг юм хар устэй нэг сахал мөрөндөө сахалтай ч юм уу. За ийм хүмүүнээс болгоомжлох гэдэг юм уу хэрүүл уруул хийхгүй ч гэдэг юм уу. Ийм юм харагдаж байна шүү. За хайр сэтгэлийн асуудал дээр болохоор би энэ дээр хэд хэдэн зүйл харцсан сууж байна л да. За энэ дээр одоо ганц би одоо манай Усан Махбаттай улсууд бол одоо энэ дээр love sucks гэсэн байж байгаа. Тэгэхээр энэ дээр юу гэсэн байна гэхээр зэрэг you stopped believing in love.
Тэгэхээр зэрэг ямар нэг байдлаар урдны одоо алдаа байдаг юм уу, урдны таны хийсэн зүйлс ч гэдэг юм, ийм зүйлээс болоод та одоо хайранд итгэхээ болсон ийм байдал харагдаж байна л да. Тэгэхээр зэрэг өөрийгөө одоо энэ бол одоо худлаа юм шүү, өөрийгөө сайхан эдгээгээд одоо дотроосоо чи эдгээгүй хэрв одоо ингэж бодож байгаа бол та дотроо одоо эдгээгүй байна, дараагийн хайранд бэлэн болоогүй байна шүү гэсэн үг байна шүү л гэж байна тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр rushing гэж байгаа. Тэгэхээр зэрэг яг хөө магадгүй нэг хүнд дурлал одоо энэ дээр бол хэлж байгаа юм л та. You can't чи одоо хайрыг хурдлуулж болохгүй л гэсэн. Тэгэхээр зэрэг хайрыг одоо хурдлуулж болохгүй ер нь одоо хайр болвол тийм ээ одоо perfect time одоо тэр одоо зөв газараа зөв цагтаа өөрөө ирдэг ийм зүйл. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо тийм хурдалж яарах юм бол байхгүй маа гэсэн ийм мессеж өгч шүү. За энэ дээр одоо би энэ дээр одоо дөнгөж эхэлж байгаа ийм хайрыг харж байна л та энэ мессежнуудаас. Тэгэхээр зэрэг одоо хит их хурдлуулах гэсэн одоо яаруулсан ийм байдлаас болоод одоо бас энэ дээр хараа game over гэсэн бич. Тэгэхээр зэрэг хайр болж амжаагүй байхад нь одоо дуусгасан ийм байдал харагдаж байна л та. Ер нь бол за ер нь бол яг хайр гэдэг юм бол одоо бие биенийгээ мэдснээр тийм ээ аль эсвэл одоо бие биенийгээ одоо таньснаар ингэж одоо хайр үүсдэг ийм юм дотроос гардаг юм байж байгаа. Тийм ээ эхлээд бол дурлна гэдэг бол яг хүний гадна үзмжинд л дурлна. Тэгэхээр зэрэг энэ хайрыг бол хурдлуулж болохгүй гэдэг учир энэ шүү тийм ээ. Энийг одоо сайхан цэцгэлж дэлбэлтэл нь бас хүлээх ёстой юм гэсэн ийм мессеж байж байна. Тэгэхээр зэрэг би энэ дээр энэ харьцаан дээр бол одоо I hate nothing about you гэж. Тэгэхээр зэрэг би чамайг үзэн яддаггүй ч гэсэн би чамайг бас тэгж их хайрладгүй л гэсэн үг. Хэрвээ ийм харьцаа байгаа бол энэ дээр одоо дууссан байгаа харагдаж байна. Тэгээ одоо шинэ эхэлсэн байгаа. Яа гэх юм бол энэ дээр cycle гарсан. Нэг нь дуусаад нэг нь эхэлсэн. За ийм байдал харагдаж байна. За тэгээ одоо энэ харьцаа бол одоо дуусганч бараг зөвлөдгөө байсан байна л гэж байна тийм ээ. За өшөөнийг одоо манай single улсууд бол одоо манай single улсууд бол одоо бас хайр date мэйгүй энэ дээр spy гарсан байж байгаа. Тэгэхээр энэ карт одоо юу гэсэн үг юм бэ гэхээр зэрэг одоо таныг нэг хүн одоо харж явдаг эсвэл одоо нөлцсөн байна ч гэдэг юм уу, тоочголцсон байна ч гэдэг юм уу тийм учраас одоо өөрийнхөө ресерчийг хийгээрэй. Бас тэр хүний тухай мэдээлэл цуглуулаарай гэсэн ийм мессеж өгж байгаа. Тэгэхээр зэрэг танд одоо хайр байхгүй бас байна, таны харж явдаг хүн байна. Мөн одоо тэр хүний тухай сайхан мэдээлэл цуглуулаарай. Энэ бол бас нэг хайрын армаас үүсэж магадгүй байна гэсэн ийм мессеж өгж байна. За манай гэр бүлтэй улсуудад нэг анхааруулж хэлэх юм юу вэ гэхээр би түрүүн хэлсэн. Ямар нэг тийм одоо ажлын газрын улсуудтайгаа ч байдаг юм уу, аль эсвэл одоо нэг найр хурим одоо ямар нэг цэнгэн үдэшлэг юу ч идэм юм дээр одоо бас хөл алдаж одоо 3 дахь хүн гаргаж ирж гэр бүлийн харьцаа одоо бас эмзгээр гэр бүлийн харьцаа хөндөгдөх юм магадлал өндөртэй харагдаж байна. Ийм хөнгөн явдлаас бас сэргийлээрэ гэсэн ийм мессеж байж байна. Тэгэхээр энэ дээр одоо хайр сэтгэлээс илүү өөрийнхөө одоо reaching your goals гэсэн байж байгаа л да. Тэгэхээр зэрэг өөрийнхөө одоо хүсэл мөрөөдөл ажил төрөлдөө илүү анхаарал төвлөрүүлсэн илүү байна энэ сард гэсэн байна шүү.
За юм байна. За тэгээ энэ дээр одоо 3 дахь хүн гарч ирж эдийн засгийн байдлаар ч хохирсон байна. Мөн одоо гэр бүлийн асуудал ч үүсгэсэн байгаа харагдаж байна, тийм ээ. За ингээд та бүхэндээ одоо тус болсон гэж найдаа. Ингээд 11-р сарын ажил амьдралд амжилт хүсье. Та бүхэн одоо хувийн уншлага сонирхож байгаа бол миний Facebook пэйж болох Монгол Стар тайраад орж одоо мэдээлэл аваарай. За ингээ баярлалаа баяртай.